Монголчууд шүтээн зургийг шүтээн зураг, бурхан зураг, эрдэнэт зураг хэмээн нэрлэдэг. За олон улсад бол танка зураг гэж нэрлэдэг. За танка гэдэг нь төвд гаралтай байгаа там буюу хавтгай гэсэн утгатай, га буюу нэр өгөөсгдөг дагвар залгаад танка гэж нэрлэдэг. Тэгэхээр шүтээн зураг маань ерөнхийдөө бурханы шашны урлагийн дэлгэмэл зургийг хэлдэг. За шүтээн зургийг бол дотор нь төрлөөр нь арын дэвсгэр өнгөөр нь нагтан буюу хар дэвсгэртэй, гартан буюу цагаан дэвсгэр дээр, мартан буюу улаан дэвсгэр дээр, сэртэн буюу алтан дэвсгэр дээр бас зурдаг. Тэр арын дэвсгэр өнгөөрөө бас ийм төрөл хуваагддаг. Шүтээн зургийн гол зохиомж нь бол гол шүтээний бол цохимжийнхаа гол төвд нь томоор дүрслээд эргэн тойронд нь дээгүүр нь буюу шашны үндэслэгч багш болоод багш нарыг дүрслэнэ. Доод хэсгээрээ болохоор тухайн шүтээний гол шүтээний нөхөр сэлтийг дүрсэлдэг. За мөн шүтээн зургийн зохиомжийн хамгийн нэг бүрэлдэхүүн хэсэг бол тэнгэрийн 3 чимэг, газрын 3 чимгийг дүрсэлдэг. За тэнгэрийн 3 чимэгт нь бол нар сар үүл байдаг бол газрын 3 чимэгт нь уул ус ургамлыг дүрсэлдэг. За шүтээн зургийг хэн зурдаг вэ гэхээр бурханы шашны нэвтэрсэн бурхан зураач буюу бурхан улаач нар зурдаг. Тухайн бурханыг бүтээхдээ бодит сэтгэлийг үүсгэж бүхэлдээ бясалгал хийж байгаа лугаад л бүтээж идэг. За бурхан зургийг зурхдаа уламжлалт аргаар тэлүүр модон дээр даавууг цардаж зурдаг байсан. За мөн өнгийн будгийг бол шорон гаралтай будаг, ургамлын гаралтай будгийг өөрсдөө найруулан бүтээдэг байсан. За мөн шүтээн зурагт бас нэгэн чухал өнгө бол алтлаг өнгө илүү ордог. За энэ бол жинхэнэ алтыг нэмгэн жинхэнэ алтыг нунтаглаад бэлдэж алт өргөдөг байсан. За ингэхдээ болохоор шүтээн зургийн гол бурханы чимэг зүйлд хэн дээр нь бас илүү ашигладаг байсан байна. Айл болгоны гэрт дахлын хэсэг гэж байдаг. Энд бас бидний сайн мэдхгүй эмээ өвгөөс уламжлагдсан танканууд бидэрт бас харагддаг. Тэгэхээр танкаг харахад бол орчин үеэр бол зургийн жаад шиг хүрээ торготой байдаг. Энэ нь бас их утга учирыг бэлэглийг агуулж идэг. Өндрийн талын доод хэсэгт оруулсан талынх нь талын хэмжээг нь болохоор дээдлийнх нь хэсэгт, дээдлийн талын хэсгийг нь хоёр хажуу хэсэгт нь ингэж ойдог юм хувь хэмжээтэй байдаг. За мөн торгон хүрээнд дотоороо солонгон хүрээтэй байдаг. За солонгон хүрээний дотор цагаан юм гурамсан утсаар имждэг. Энэ нь бол бодийн сэтгэлийг бэлэгдэж идэг. За мөн энэ торгон хүрээ нь шалхавж буюу онцгой тохиолдолд догшин сахиусуудыг халахалдаг халахвч торготой. Тэгээ бас хоёр юм унжуурах хилтэй. Тэрийг бол арга бэлгийг бэлэгддэг. За доогоороо хал цоргойтой. Дээрээ болохоор тэргүүн баригч савх модтой. Доогоороо болохоор гулц модтой. Тэгээд тэр үзүүрийн чимэг буюу догтой байдаг. Шүтээн зураг маань догшин бурхтыг дүрслэх, тайван дүртэй бурхтыг дүрслэх, за мөн нууц тайрны ёсны бурхтыг дүрслэх, түүхэн бодит хүний дүрийг дүрслэх гэсэн дүрслэлээрээ бас ялгаатай байдаг. Жишээлбэл өндөр гэгээний шүтээн зураг байна. За тайван дүртэй гэхээр цагаан дээрх, ногоон дээрхийн шүтээн зургууд байна. Догшин дүртэй гэхээр ямандаг улаан сахиусын шүтээн зургуудчлан дотроо дүрслэлээр ялгаатай байдаг. Бусад бурхны шашинт орнуудын шүтээн зургаас Монгол шүтээн зураг нь юугаар онцлогтой вэ гэхээр илүү хурц тод өнгөтэй үндсэн өнгийг төлхөө хэрэгэлсэн Монголын ихэнх өдрүүд нь нарлаг уудам тал нутагтай учраас байгалийн дүрслэлээр нь илүү бодиттой мөн хувь хэмжээний хувьд илүү төгөлдржүүлсэн байдгаараа илүү онцлог байдаг.
Танка зургийн одоо жижиг хэмжээтэй танка зургийг бол загал зураг хэмээн нэрлэдэг. За монголчуудын уламжлалд бол жижиг хэмжээний загал зургийг гуунд хийж сахиу шүтээн болгон зүүх зориултаар бас бүтээдэг байсан байна. За эртний одоо бурхан зураачдын одоо амд амьдсан ярианаас бол тухайн үед лааны гэрэл болон сарны гэрлийн туяанд өрхний завсраар тусах нарийн сүүгчийн гэрлэр жижиг загал зургнуудаа нэг шиг үстэй нарийн биерээр зурдаг байсан хэмээн бас яриа байдгаа.